Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэд харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Ухаан дээр. Аль сургууль? Номт нараа. Дараагийн хүүхэд Сэлмэн. аль сургууль? 44 дэх сургууль. Дараагийн хүүхэд Тэмүн гэдэг сургууль нь 178. 178 их. 44 их. Дараагийн хүүхэд Хамааг Болор Эрдэнэ гэдэг би 178 дугаар сургуулийн 2-ын банк байгууллагын багшийн ангид сурдаг. том Дийлэн. хэдгээр сургууль лээ? 178. 178. Газрын сайхан хүүхэд. За Нийслэлийн ерхий боловсролын 178 дугаар сургуулийн байгууллагын багштай 2-ын ангийн сурагч амар жаргалын ингүүн. та хоёр ч нэг ангих. За. Гурлаа юм уу? Бүр дөрвөн. Цаац. Дөрвөн өвлөө нэг ангих. Тийм ээ? За бодож байна. За хэдүүлээ ингээд нэг дүрс бүтээгээд тэрийгэ хялбархаа хөөрхөн хөгжилтэй. За баярлалаа. За ингээд хичээд эхлэх байдгүй дээ. Эцэг бол маструудаар суглаад тэгш өнцөг дүрсийг босоо байдалтайгаар зураат. Энэ дүрс маань их бас их амархан. Хүүхэд өөр өөрийнхөө юугаар зурчих шүү дээ. За эдгээр зураг бол дүрсээс бүтдэг. Тэгээ энэ дүрсээрээ зураг яаж бүтэх нь вэ гэж. Одоо энийг хүүхдүүдийг хайрладаг. Бас өөрөө хүүхдүүдэд хайртай нэг амтныг зурнаа. Гурвуулжин дүрс холбочлоо. Мэдээж энэ л яг чих байх нь шүү дээ. Эндээсээ доошоо ингэж явуулаад нэг номон зураас зурчихна. Яг энэ дүрслэлээр бол маш олон амтны бүтээдэг шүү. Зурж болдог. За энэ үхэнд нь дандаа дүрснүүд л яваадгүй зураастайгаа л яваадгүй ш. Зуун дугуй дүрс маань ороод ирлээ. Зуун дугуй дүрс. За та нарын биерэн полмастер байгаа. Тэргээр ингээд зөөд хийдэх маягтай. Ингээд жигдэх ингээд бодоо хөвчээр. За ямар ч байсан чих энэ хэсгийг бодчихад биеийг нь хитүүлээ нэ. Энд нэг юм цагаан гурвалж үлдээвэл за одоо ер нь ямар юм зурж байна, ямар амтан зурж байна тэр гэдэг бол ер нь тодорхой гэж байна шүү тийм ээ. Ямар амтан зурх гэж байна? Мэдэгдэж байна. За цаашаа явж илээ. Нохоо байна. Гэхдээ зөв хөөе. Моорыг бас ингэ зурж болно. Илжгийг бас ингэ зурж болно. Морь зургийг гэвэл бас энэ дүрсээр ингэ зурж болно, тийм ээ. Маш олон амтан зурдаг. За одоо бол анхандаа бол одоо нохоо гэсэн таамагтай байгаа, тийм ээ. Нохоо гэсэн таамагийн хэн дэвшүүл үү? Уг таамаг юу хат энэ чинь яг л тэгж харагдлаа, тийм ээ. Та нарын зургийн хэмжээ нь бага байгаа. Тэгэхээр багштайгаа зэрэгцээд яваад байх боломжтой. Яг сая хэн нохоо гэсэн. Тий.
Яг энгийн хэлдгээр нөгөө нохойны толгой чинь гараад ирж байна шүү дээ. За эндээс ийм доошоо ийм зураас л татчих. Тэгээ нохойны чи энэ дээр нэг хэдэн цэг байдгийг. Оо. Сүр оруулдаг юм чи энэ сахална байхгүй юу? Гүд. Дандаа дүрс яваад байгаа үз. Би энэ хөлтөр дүрс шүү дээ. Оо ингээд ороод байна. Ингээд ороод байна. Гурвалжин дүрсийг залгачиж чинь тийм ээ. Өнөөгөө хөөлөг гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь бас энд энэ зураасаар ингээд ороод байна. Сүүл ингэж орж ирээд энийг ингээ бодчихно шүү дээ. Адлаг зүсмийн нохой болж таарах гэдэг юм тийм ээ. Цагаантай харыг хэн ослуулж өгөөд өнгийн тавьчихад явах. Маш гоё харагддаг. За энэ хоорондоо хэдүүлээ явах уу? Будаж хоорондоо бас дуулнаа. Шүлгэн уушин авяасаа үзүүлнэ. За одоо эхлэе дөө. Ухаан дээр чи шүлэгтэй ирсэн үү? Дуутай ирв үү? Дуугана эхэлчих. Зурангаа хэдүүл ингээд будаад явчихно. Үгүй будангаа авяасаа үзүүл явчихна. За ингээд ерөнхий нохойныхоо төрхийг бол ингээ гаргачлаа шүү дээ, тийм ээ. За тэгээ эн чинь үү шүү дээ. Нохойны нэг байшин байгаа шүү дээ. Өөрийнх нь орон сууц, тийм ээ. Нэг ийм арк хаалгатай, тийм ээ. Тэгэхэд энийг нь болж идэх ингээд ингээс ах ийм хэлбэртэй байшинд яг уу. Ингээд суучих нь шүү дээ. За ингээл бодохын гайх юм шиг үүдэл зүудэнтэй удаад ирэхлээр их гоё болно. Ухаан зэя дуугаад бол да. Мэлханнууд минь автайлсхаа миний ээжтэйжилхэн хөрхөн дүү минь ихтэйгээ усны тос шиг адилхан да аав ээжийн хайраас төрсөн би ах ээжийн хайртай дүү би өвөө мигийн ач зэ онмухан алтан оюун би адилхан би гэдэг үсдэг те. Ухаан дадаа баярлаа. Сэлмүү юу тэрсэн? Онцгой. За тай. Төндгөр өмнө төмөн жадтай тэр юу вэ? Түнтгэр өвгөн төмөн жадтай. Түнтис ийм өвгөн байх нэ. Тэгэл ингээл төмөн ийм жад гарсан байх нэ. Тийм ээ? Тийм. Өвсөн ингээд арзацсан өвгөн. Биш үү? Биш үү? Биш. Түнтгэр бөгөөд төмөн жадтай байхлаар чинь тийм нэг зараа шиг юм байх нэ. Мөн үү? Зараа мөн. Оо баярлалаа. За. Тэнүү юу тэр? шүлэг. За шүлэг өшч. Сайхан өндөр дугаар. Би сурагч боллоо. Гоё. Шинхэн хувцас өмсөөд сэрэн сүнхээ үрээд сургуулийн зүг би алхана. Манай сургууль өндөр юм. Маш сайхан цонхтой юм. Наранд бүгд гэлзаад намайг дуудан даллаж байна. Үүрсэн сүнх маань шив шин үзэг харандаа бүгдчин үстэл бүгд цөм шин. Баярлалаа тэнүүнэ. Чамайг ингэ шүлэг үлсэн чи ерс нүдэнд харагдаж байна шүү дээ. Бүх юм шин 9 сарын 1-нд нэг хичээлд ордог шүү дээ.
балруул нүвтэр шинэ үйдэн шүү дээ. Харандаа нүвтэр юм зураг үйдэн шүү дээ. Гоё шүү дээ. Тэгээ хичээл дээр үеийнхэнтэйгээ уулзаал те. Дараа жил чи одоо тэнүүн чи одоо 2 дугаар 3 дугаар ангид орох нь шүү дээ тийм ээ. Сурах мэдхийн бөөн хүслийн баяр хөөр орж байгаа шүү. За баярлалаа. Бодор за сайхан дурч. Дээрээс дөрвөн турана динжигнандын цөмөрний хөө дэлхийд ганцхан дахин удам дэвэр цэнхэр тэнгэрийн хөлөг барааны газараас уурж дэвсэн багаас орсон хүүхэд мөр хоёроо Зэрүүс иргэж хараад зэрэгцээ мөртөө суурж гараад хаагур дэвгэж хурдыг таньсан гашар ячин загсадастай барааны газараас уурж дэвсэн багаас орсон хүүхэд мөр хоёроо сортос хэмжим чагнаад сэргэлэн хүүхдийн гоо Салхинаас урдж дагж ирсэн самсаа ширхсэн мөрмэнэ барааны газараас уурж дэвсэн багаас орсон хүүхэд мөр хоёроо. За. Олор эдэндээ баярлалаа. Гэгээлэн юу тавьсан? Шүлэг. За шүлэг. Эртэн номын гэр болсон ирээ алах хүүхэн зүг эртмийн аян хамт гарсан эртэн тодор миний зүг ном тэдэ хантай шум миний зүнхэн бүх паддаг зүнхэн байгаад мөн бүхэн миний бүхэн бүх паддаг. Гоё. Гэгээлэндээ баярлалаа. Энгүүн юутай ирэв? Шүлэг дуутай. За. Адиг нэ. Дуун гош. Мөнх наран мэд миний аваа хайрын дээр охноо твэрдэг халуун дулаахан нөмөр тайл би өрөж дандаа гэл гэгэрүү тэмүүлж явдаг хайртай авигаа санан уулзахад хангаас дөрөнд үгийгтэй би сонсдог уужуу сэтгэлтэй авигаа бодохоор ухааны тань шүтэн бишрэн тэмүүлж явна хайртай авигаа санан уулзахад хангаас өнөн үгийгтэй би сонсдог уужуу сэтгэлтэй авигаа би бодохоор ухааны тань шүтэн бишрэн тэмүүлж явна хайртай жимэн ханаас басан гиндэт ханан хавда баярлаг. За баярлалаа. Энгүүн шүлэг нь ямар шүлэг байсан? Тусаад тогтнол. Оо, тэрийгээ сах бас дуусч. Бодлоо. Ханад цагаан гэрийн тембрийн тоонон дээр хасаг халуун тулгын омог дөрвөн тотхон дээр хан алтай аавын онгон тэргүүн өргөл дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгай тогтнол чамайг тунхаглан бичин би ганган улаан тэмээний зогдор дэвсэх тишэл дээр гантай мөнгөн хитний зоо дэлдэх дээрэн дээр галбийн халуун говийн хулан ангах хэрэм дээр гантик чулуун хисааны янгэр хэлгэн дээр тусгай тогтнол чамайг тунхаглан бичин би хүч дурдан бүсний цаашаа дарах нуулаан дээр хүрэл манан хөөргөний дайлан наргах нэргэн дээр хүүшин сүдэр буусан уулын гацаа буцан дээр хүннүүд эзэн тамбас уурбаа хүмүүрэн дээр тусгай тогтнол чамайг тунхаглан бичин би. За баярлалаа. Энгүүн чин том болоо ямар мэгс дуулах юм? Эмч. Сайн эмч болоорой. 6 сар зурагч нь их хэрэг болноо. Гэгээлэн ямар мэгс дуулах? Багш. Оо. Нөгөө сайхан Зургийн хичээлийн багш. Оо хичээлийн багш. Хичээлээ зургаар заачвал гомон хүүхдүүд их сонирхон та тийм ээ. Гэгэлийн багш чийстэй янзын гоё зурдгийн шүү дээ. Хичээл нь гоё шүү дээ гэх тийм ээ. Бодор ирдэн ямар нэг зүйл. Барилгач. Инженер зохион бүтээгч зураг хэрэгтэй шүү заа. Сайхан өндөр байшин өндөрлүүлээрээ. Тэнүү. Тагда. Амрыг ирээ тэнүүнэ. Төхөр хурандаа тэнүүний амрыг ирээ. Тэгээд чамд нөө цэргүүд яслаа те. Цэлмүү. Хөгжимчин. А? Хөгжимчин. Хөгжимчин. Ямар хөгжим? Төгөлдөр өөр. Оо.
Төгдөр уурах юм дээрээс яруу сайхан Бетховен, Моцартыг тоглоо тийм ээ. Ухаан дээр чи ямар мэл дөө? Зураач. Тэгээд нэг нь юу вэ? Хол. Оо. За ингэ сайхан хэлүүлээ. Манай телевиз үзэгч хүүхдүүд их үзтий. Телевиз үзэгч хүүхдүүдээ амжилт хүсье. Эдгэртэйгээ би чи нөгөө энэ зургаараа танил утсан байхгүй. Тэгээд тэд нар чи хитгэвтэй зураг хийж өгдөө телевиз. Та нар телевизийг хийчээдэг тогтмол үзэж байгаарай заа юу. Их юм сурна шүү. За ингээ бүтээл төрөх агш ингээ сайхан агш байдаг. Одоо 7 наснууд голцоохон байж байгаа манай дээр тийм ээ. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ дүрс ашиглаад ямар гоё уран хөгжилтэй дөрүүдийг сайхан гаргах вэ гэдгийг одоо харах сайхан агш ирлээ. Ингээд эхний хүүхэд авиаслаг зураач, ирээдүйд зураач урах мэргэжлийг сонгож байгаа. Ухаан дарийнхаа зургийг үзье. Авиаслаг зураач ухаан дээр. Аргагүй зураач сайхан зураач болно. Гүйцэтгэл их сайтай. Өөрөө өнгийнхөө юу их сайхан гоё зохицуулж дүрэн гоё гаргаж ирдэг. Ийм тод том руу дүрсэлдэг сайхан зураач байна. Зураг зурхын тулд зураач болохын тулд биш үү? Хөдөлмөр л хэрэгтэй. Зураад л бай. Тэгэл өөрөө сэтгэж ургуулan бодож төсөөлөн энэ сайхан бүтээлд тойрвж байгаарай. Ухаан дээр дан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Сэлмүүнийхэн зургийг үзнэ. Жигтэй манай дүрсийг ашиглаад бол маш гоё зургуудыг ингэ сайхан төгс төгөлдөр гүйцэтгэлтэй сайхан зургуудыг гаргаж ирж байгаа. Өөрөө энэ нохойныхон төрхийг биш үү? Маш гоё тодроо гаргаж ирж байгаа шүү. Энэ сайхан бүтээл хийсэн Сэлмүүндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач цагдаа бас болно. Манай Тэнүүнийхэн бүтээлийг үзье. Тэнүү гоё зурж байгаа юм аа. Тэр сон. Үүрэндээ одоо гэтэж байгаа тийм босоо суудсан. Хөөхөн нохойг. Нохой чи хүнэж юм тий. Бас л хайр үрмээр шүү. Эзэндээ гөөм үнэж. Хол мол яваад ирэхэд тэр санаад цоройж байгаа тийм ээ. Өрөвдмөр шүү дээ. Сайхан зураг зурсан Тэнүүндээ улам их амжилт хүсье. Хүүхэд болгол нохойтой болохыг хүсдэг тийм ээ. Тэр мөрөөдөлтөд өрхөж явах хэцүүхэн тийм ээ. Дараагийн авиаслаг зураач Болор Эрдэнийхэн зургийг үзье. За тэр энэ гоё. Ерөөс мастер ажиллагаатай ийм сайхан зураг болж байгаа. Болор Эрдэнэ бол одоо сайн инженер болно, барилгын инженер болно гэсэн тийм ээ. Тий. Энэ сайхан бүтээлийг зурсан Болор Эрдэнэтэй улам их амжилт хүсье. Чи чадна. Дараагийн авиаслаг зураач Гэгээлэнгийнхэн зургийг үзье. Манай охтойгод бол хайртай нохоогоо бол хачин гоё зурж байгаа маа. За, палмастар таглалаа. Үзүүллээ. Урдаа ингэ бичдэг. Харуулаарай. Зурга. Гэл харал. Тэгээд ингэ бич. За гоё шүү. Солонгийн сайхан өнгөтэй. Энэ байшингийн их гоё хийсэн байгаа. Тэгээд нохонтой хайртай гэдгийг яасан. Тэр нөгөө нохооныхоо гэрээнийхээ обойн дээр сайхан нааж гисэн ханан дээр нь тийм ээ. Ийм сайхан гүйцэтгэлтэй, ийм сайхан зургийг маш гоё тод том руу зурсан Гэгээлэндээ улам их амжилт хүсье. Сайн багш болоорой. Дараагийн авиаслаг зураач Энгүн. Гоё. Ер нь жигдхэн байгаа биз? Сайхан зураг зурсан Энгүндээ улам их амжилт хүлээ. Чиний дүүр энэ төр болох гайхалтай гоё шүү. Ер нь биш үү бүгдээр нохоогоо нэг харуулчихдаг нэг игнүүдэд ингээд нэг харуулдаг гэж та. Оо зүт. Болор Эрдэнэ харуулчих. Гэгээл нэг харуулдаа. Хүүхдүүдийнх өөр төрхтэй хэрнээ зураг урлагт бол ийм гайхалтай дүрийг ингээд тод том руу гаргаж ирж байна. Гэгээлэнгийнхийг үзчих. Тэгэл хэдүүлээ бэлгэн гард тулнаа. Гоё гоц. Ийм сайхан нэг ангиас энэ дөрвөн сайхан зураач. Тэгээд тэр ухаан заяа Сэлмэн сайхан зураг бүтээлээ.
сайхан зураг зурсан хүүхдүүдтэй багш нь яг уу бүтээл сэтгэлгээний гоё бэлгийн гард болно. Энэ дээр цаасаар урлах, буудах, тийм ээ? Сэтгэггүй хөгжүүлэх тоглоомудаас бүрдсэн. Мөн дээр нь цэлцэгнүүр солонгос чихрийн хамт ингэж бэлгэлнэ. За баярлалаа хүүхдүүдээ. Бэлгүүдийн багш нь өгнө. Солонго цэлцэгнүүр чихрийн гадуучин. За энэ их гоё юм байлээ. Цаасаар урлах. Энэ сайхан бүтээлч зүйлийг энэ бодор хэлнэ. Баярлалаа. Наадах чи сэтгүүл хөгжүүлэх хөөрхөн тоглоом байсан. Багш баанрын бэлгийг өөрөө тоглож үзэж угаад тэгээд авдгийн шүү дээ. Паацад их бас явдалтай. За. Үгүндээ энийг өгнө. Наадах ч гоё тоглоом байж байгаа. Энэ цаасаар урдлах. Энэ будах гэдэг. Дотор нь будаг энэ байгаа юм шиг. Солонго цэлцэгнүүр чихрээ аваа. За ингээд өнөөдрийн хичээл өгөр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.